Сайн байцгаана уу? Миний нэрийг Ганжуурын төвшин төгс гэдэг. Гарал үүсэл маань бол Арангаа аймгийн Хашаад сумын Угуул Улаанбаатар хотын иргэн тэм байна. Би бол 50 улс хувьцат компанид хангамжийн ажилтнаар ажилладаг. Одоо түр ажлаасаа чөлөө авсан байж байгаа. За энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хайртай дотны анд нөхөд дүүд болон хүүгийн минь, охины минь, одоо ойр дотны найз нөхөд та бүгддээ энэ бэлэг цай өдрийн гал халуун баярын мэндийг хүргье. Намайг Унаа Ухтаа Наран гэрэл гэдэг. Би эмзүүч мэрэгжилтэй эмээ санд олон жил тасралтгүй ажиллаж байгаа. Одоо ч ажиллаж байгаа. 1994 онд Орос албаны улсын бордст тэгээд танилцж исэн. Тэгээд 95 онд 2 сард хоёлаа одоо үргэлж нөхөрлж байгаад тэг гэр бүл зохиох шийдвэрээ гаргаад 2 сард 95 оны 2 сард Монголд орж ирсэн буцаж орж ирсэн. Нутагтаа амьдрах хүсэлтэйгээр. Тэгээд 95 онд охиноо 11 сард төрүүлж исэн. Манай охин чинь алин нэг ганц охин. Тэгээд 95 оны 11 сард төрүүлээд хоёлаа эцэг их болж ээж аав гэдэг алдар нэрийг хүртэж баяр баясгал авчирсан. Их сэргэлэн цаваа одоо тэгтээ ерөнхийдөө их төлөв тийм хүүхэд байсан. Ерөнхийдөө одоо ингээд хийх ёстой юм яг яс хийдэг тий одоо өгсөн үүрэг даалгаврыг яс биелүүлдэг ч гэдэг юм уу. Айгу тийм хичээл зүтгэлтэй хамгийн гол нь хичээл зүтгэлтэй ерөнхийдөө 10 жилдээ бол ерөөсөө тийм завгүй одоо нөгөө Пенродны Японы хэлний дагууланд хичээлээс гадуур бол Японы хэлний дугууланд явдаг, математикийн дугууланд явдаг. Тэгээд усан спортын дор хичээлэлдэг гээд ерөнхийдөө хичээлээс гадна маш их цаг завыг бид хоёр их завч хөлөөгүй өөрийнх нь бас нөгөө боловсролд нь их анхаарч байсан. Тэгээд багаас ахуулаад тий байсан учраас нөгөө нэг бүх юмыг зохицуулаад яг дистратай, цаг дараалтай их тийм нямба хийгээ сурцсан. Тэгээд Японы хэлний дугууланд эрдэм алтан медальтай төгсөжсэн, 10 жилийнхаа сургуульд бас медальтай төгсөжсэн. Бас их сайн охин байгаа миний охин. Ээж аваагаа өдөө хотол баярлуулад явж байгаад баярлаа. Хайртай шүү охин байна. Миний охин чинь аав амтай шахав. Аавтай гэсэн. Би болохоор нөгөө охиныхоо тэр ангитай дунд ангитай ахал ангитай тэр давхар явдаг секс дууланд би дандаа зөөж тэр хонд нь бол дандаа зөөж авч явдаг гэсэн. Тэгээд би тэр замдаа машин дотор болоод ингээд өөрхөн ингээд тоглож моглоо тоорондоо орчин үеийн дуу муу сонсоо тэгэл хөвчлөл явдаг гэсэн. Тийм ямар сайн нөгөө бараг 8 9 1-р ангиас ахуулаад аав нь байнга зөөдөг. Тэгээд 10 дугаар ангид орох жилээ илүү бараг аваа би нэг удаа би ингээд ангийнхантайгаа автобусаар явж үзье гэдэг аваасаа гуйдаг байсан тий. Тэгээд байнга нэгээс нь ахуулаад бараг сургуулийн төгсөлтөл ерөөсөө өглөөдөө хүргэж өгдөг, оройдоо авдаг тийм айгуу тийм ерөөсөө бараг автобусаар найзуудтайгаа ингэж нөгөө бөөндөө хичээлээ тараад тий ярьж хөрөөд инээж хөрөөд гэрлүүгээ харих бүр юм сонирхолтой болоод бүр сүултээ бүр ингээд аваасаа гуйж исэн нийтдээ. Тий охиноо тэгээд 10 жилд нөгөө нэг сургуулийн хэрэглэх одоо гарын мөнгө гэдэг шүү дээ тий. Тэр мөрийн бит хоёр одоо нэг хичээлийнхэн 6 өдөрт нь хуваагаад сараар нь бодоод өгчдөг байсан. Тэгээд одоо тэр гачиг сардаа хүргэн шүү гэдэг. Тийм багангаас одоо тэрэн дээрээс бол их өөрхөн өнгөтэй өөрхөн харьцаж сурсан байх гэж боддог. Ер нь бол хүргэний сураг гарсан. Тий үг ирчихсэн гээд нэг Монголд охин маань нэг амралтаараа нэг ирсэн. Тэгтээ энэ хоёр чинь нөгөө нэг ямар ч ясна л нэг найзтай болсон болцоонд явлаа гэж явж исэн бэдий. Тэгээд дараа нь би нэг 14 онд би Японд руу явсан хгүй охин дээр миний охин чинь тэгэхэд оюутан байсан. Тэгээд ингээд би чинь бүр ингээд гинт тийм халуун газар очсон чинь бүр ингээд очоод нөгөө нэг одоо төгсөө минь ажилтаа байсан тэр үедээ тэгээд ирээгүй. Тэгэл охинтойгоо төгсөөнд очиод ингээд амарч исэн. Тэгээд
нөгөө халуунд нь бүр ингээд бараг л юу яатсан ядраад ингээд бараг шоконд орсон би чинь нөгөө масуурна гэдэг шиг тэгээ унтчихсэн чинь ээж гэл дуудаал төгсөө ирлээ гэл тэгсэн тэгээ буцаад нэг өсчихсэн гэл бодоол ээжсэн чинь тэгээ буцаад унтцсан байсан ринэттэй тэгээд ямар балаа ядаж нэг өөрхий чэд буцаад унтчихгүй яв да гэл анх харчаад бараг л нойрмог ингээд харж иж лээ ээжээс нь ингээд зах зуусан үнтэй үерхэд танилцсан юм шиг байлаа гэдгийг сонсч ирсэн. Тэгтээ хамгийн хөвгөлтэй нь яг төвшин төгсгөө миний нэртэй адилхан тийм хүргэнтэй болсон. Яг үнэтэйс надад таахгүй. Энэ одоо хувь заяал байлгүй те. Одоо миний хүргэн чинь төвшин төгс, миний нэр төвшин төгсөд. Тийм болохоор одоо бид одоо нэр нэгтийн техник гэдэг шиг одоо ингээд хүргэнтэйгээ ингээд ижлэхэн нэртэй тэгээд байж байна. Одоо тэг миний зээнэр хүртэл одоо төвшин төгсөн сэлэн төвшин төгсөн тэнүүн гэдэг. Одоо яг миний аваагаар ч гэсэн давхар ингээд дуудагтай явчаад би бол айгүй баярлдаг дотор. Хүрхнийхээ хувьд гэвэл их сэтгэл хангалуун байгаа. Миний охиныг аавынхын дайны хайрлаад аз жаргалтай амьдруулад хайрлаж халамжлаад хамтдаа энэ хорвоог туулахад хизээд бэлхэн миний хүргэн их тийм дайчин амьдралын төлөө шуурхай бас их юм ирч хүчтэй тий бас айгүй тийм хурдан шалгуу хөдөлгөөд нь штэ манай өргөн тэгээд бас ааш сангийн хувьд их ерөнхийдөө л битэрийн хувьд бол нийцсэн тий тэгэхээр одоо бас ингээл нөгөө нэг тий хоёр биенийг нөхөөд энэ амьдралын нухчаанд бас тий одоо хоёр биенийг нөхөөд яг тааруулаад цаанаас нь заяаны хануудын болов гэж боддгийг. За би ч гэсэн бас тэгж бодож байна. Одоо миний охин бол одоо ханийн тэнгэртэй л ингэж бодож байна. Нэгдүгээрт бол одоо тэгээд жил усан ч тэр нас юунч тэр ер нь их боломжийн ер нь тийм зохицолгоо сайтай л гэж аав нь бол дотроо бодож байгаа. Тэгээд манай хөргөн бол айгүй тийм ажил хэрэгч тийм ажилдаа их нэгт нямбай төвлөрөл сайтай тийм ажилдаа айгүй тийм нухацтай ханддаг байдал нь бол надад их таалагддаг. Тэгээд одоо миний охиныг бол одоо сайхан ханы югаар ингээ сайхан хайрлаад халамжлаад сайхан амьдрах хаа гэж аав нь бодож байна. Манай одод бол бит хоёрын хувьд бол насны хувьд одоо бид дөрөв бол одоо ер нь нэг оных шин доо ер нь бидэд одоо бүгд л одоо хүүхэд нас маань одоо 80-аад он цэдэн бол дарга үед одоо байсан үеийн усуд байхгүй юу. Тийм болохоор одоо бидэд одоо худуураг болоход одоо биеийнхээ танилцахад бол айгүй дөхөн байсан. Тэгээд худуудынхаа хувьд бол одоо манай худууд миний охинд бол одоо тэгээд аав ээж сайхан ханддаг. Тийм болохоор одоо ингээ худуудаа бол одоо бас аж аргал сайхан эрүүл ихийг хүсье. Одоо хоёр сайхан хууд Дамбины Марта хоёртоо энэ үлцгээтэй сайхан өдрийн мэндийг хүргэе. Ураг барилдаж байгаа туйлын их таатай. За та хоёртоо эрүүл их сайхан аж аргал хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөө юу. За энэ 2025 оны 8 сарын 11-ний бэлэг цай өдөр төвшин төгс болон саруул төгс гээд миний хоёр хүүхдийн одоо хурим найрын ёслол болж байгаа тохиолдуулаад аав ээжийн зүгээс та хоёртоо ирээдүйнх нь амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөе. Цаашдаа эрүүл их байж аз жаргалаар дүүрэн байж байхын үлзийтэй сайхан эрүүлгийг төвшүүлье да. Хайртай шүү та хоёртаа. Хоёр зэдэ ч гэсэн. Төрүүлэн хайртай. Энэ хорвоод одоо бит хоёр айл гэр болж амьдраад нэг охинтой байсан бол хүүтэй болсон бол ач зээтэй болсон тий энэ л бит хоёрын хамгийн өнөөдөр энд ингээд сууж байгаа хамгийн аз жаргалтай хамгийн тийм баяртай мөчийн минь нэг байлаа. Баярлалаа та бүхэндээ хүүхдүүдээ маш их хайртай шүү. За хоёр хүүхэдтэй урдуураа явснаа гомдолж хойгоороо явсны хооллож олон түмтэйгээ эвтэй найртай яваарэ гэж аав нь хоёр хүүхэдтэй захиа. Тэгээ хоёр хүүхдүүдээ эрүүл их сайхан бүхнийг хүсье аав нь.
амьдрал тохиохын аж аргалтай өдрийг хуваалцгаа ирсэн. Нийт хамаатан садан ах トゥ, найз нөхөд, ажлын хамт олон та бүхэндээ маш их баярлалаа. Ингээ та бүхэндээ хүрэлцэн ирж хоёр хүүхдүүд минь эрүүлэн байрлаж аж аргал өгсөн эрүүл хайрлсан та бүхэдтэй гэр бүлийнхэн зүгээс баярснаа илэрхийлье. 25 оны 8 сарын 11-ний энэ бэлэгт цай өдөр хүргэн төвшин төгс, охин саруул төгс хоёрын минь энэ сайхан мартагдшгүй амьдралдаа мартагдшгүй гэгээн сайхан өдрөө тэмдэглэж байгаад аз жаргалтай баяртай мөчийг нь хуваалцсан хүрэлцэн ирсэн та бүхэн найз нөхөд, ах トゥ, хамаатан садан, ангийн болон ажлын бүх сайхан хүмүүстэй цаашдынх нь ажил амьдрал эрүүл их сайн сайхныг хүсэн өрөөж энэ хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсэн өрөөдөө баярлалаа та бүхэндээ.